Өглөөний мэнд хүргэе. Эзэн өглөө та бүхний амьдрал дээр алдарших болтугай. Тэгээ бүгдээрээ хамтдаа залбираад эхлэе. Аава танд баярлалаа. Өглөө бүр бидэнтэй хамт байдгийн төлөө танд талархъя. Та бол цорын ганц амьд эзэн, та бол ярьдаг, та бол хайрын минь бурхан билээ. Энэ өглөөчсөн бидэнд өөрийн үгээрээ ухаарлыг өгөх болтугай гэж эзэн Есүс нэрээр залбирanгуйлаа. Амен. Амен. Тэгээ бүгдээрээ энэ өглөө Эфес номын 3-ын 20-с 21-ийг хамтдаа уншъя. Эдүгээ дотор минь ажилдаг хүчний дагуух буюу бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бэлхлаар үйлдэх чадвартай түүнд алдарн чуулган дотор Христ Есүс дотор үеийн үед үн мөнхөнд байх болтугай. Амен. Амен. За Паул үнэхээр залбиралтаа энэ эцсийн энэ үгийг хэлжсэн. Тэгээ энэ үгнээс бид нар юу суралцгаа гэхээр бурхан нөхцөл байдлаар ярьдаг байгаа. Өчигдөр залбирлаар ярьдаг гэжсэн тийм ээ. Өнөөдөр болохоор бурхан нөхцөл байдлаар ярьдаг. За яагаад? За бурханы хүч чадал нь бидний гуйсан бүгдэд хариулахад үнэхээр хөрөлцөөшгүй тийм агуу хүч чадалтай юм ба. Тэгэхээр бидний дотор ажиллаж идэг тийм ээ тэр хүч агуу хүч юм. Тэр өгөрч усхан бас бурхан бидний төсөөлж бодхоос илүүгээр хийж чаддаг юм аа. Бурханы энэ хүч нь бидний дотор үргэлж ажилластай байдаг. Өнөөдөр бид залбираад эхлэхэд бурханы хүч ажиллаж идэг. Тэгээ түүний хүч нь одоо бид нар ингээ бодлоос ч илүү тэр хүч чадал хэмжээлшгүй хүч байдаг. Тэгвэл та бурханд залбирч хаад орхидог биш харин хүлээгээ сонсдог бас үйл явцаа хардаг нэгэн байгаасаа гэж хүсэж байна. За бид нар залбирцаад ингэж явж байхад үйл явц байж байдаг. Ямар үйл явц вэ? За жишээ нь сайн миний амьдрал дээр нэг болж байгаа. Нэг жоохон зүйл дээр хүний сэтгэл баярлдаг, жоохон зүйл дээр гомддог, жоохон зүйл дээр урам хугардаг. Тэгээ надад нэг урам хугаралт байгаад тэгээ нэг жоохон унжихаж явж хахад бурхан охиноо арагддаг шиг арагдаад маа миний охин гэж чихэр хөтөг шиг маа гэд надад бэлэг өгч байгаа байхгүй. Тэр нь надад ямар мэдрэмж өгсөн бэ гэхээр зэрэг би юу ч бодоогүй, юу ч залбираагүй зүгээр л бурхан хэмжээлшгүй агуу хүчийг өгдөг. Охин минь битээ урмаар хуграаж гэж намайг аргадж байгаа юм шиг бидний аав тэгж ажилдаг. Амен. Тэгэхээр зэрэг өнөөдрийн болж байгаа үйл явцад хар. Энэ үйл явцсан дээр би бурханы хайрыг харж байгаа байхгүй. Би бурханыг урам зоригтой бай охин минь гэж цаашаа намайг түлхэж байгаа тэр ятгалгийг харж байгаа. Амен. Тэгэхээр зэрэг өнөөдөр бид нэр үйл явцсаар анхаарад эзэн ярьдгийг харах хэрэгтэй юм аа. Болж байгаа асуудлаа бид нэг анхаарч үзэхэд бурхан тэр үйл явцаар дамжуулаад танд нэг хариулт өгөөд идэг. Тэгэхээр таны бодсноос хамаагүй илүү өгөх хүсэлтэй эзэн. Бидний эзэн бол танд өгөөмөр өгөх хүсэлтэй. Гэхдээ танд ярьж идэг. Тэгээ танд гуйснаас чи илүү өгнө гэсэн тэр итгэл танд байх хэрэгтэй мөн бурхны цаг хугацаа байдаг гэдгийг бас харах хэрэгтэй. Таны дотор ариун сүнсний илчлэлт, ариун сүнсний тэр хүч ажиллаж идэг. Тэгвэл та болж байгаа үйл явцаар бурхан ярьдгийг хараад илүү цаашаага бас бурхантайгаа ойртоод яваасаа гэж би хүсэж байна. За заримдаа бид нартай ингээд төлөвлөгөө нурцсан, бидний хийчихсэн төлөвлөгөөнд бүтэлгүйтсэн, тийм ээ. Заримдаа минь нөгөө хүсэжсэн зүйл минь өгөхгүй байгаа юм шиг санагдчихэдэг. Гэхдээ үүгээр дамжуулаад магадгүй тэр төлөвлөгөөнд чинь өөрчлөлтийг оруулсан бол та үйл явц хараараа. Энэ төлөвлөгөө хэрэг биелсэн бол
үр дагавар нь муу байсан байна гэдгийг үйл явцаар Бурхан танд харуулж өгнө. Нэг хаалгыг хааж яхад Бурхан нэг хаалгыг нээж өгч өгдөг. Таны тэр бодлоор чинь, таны хүслээр чинь байж байгаа хаалгыг хааж яхад Бурхан өөрийнхөө арга замаар хаалгыг нээж өгч өгдөг. Тэгэхээр энэ үйл явцыг та хараарай. Та үнэхээр Бурханы тэр илчилтийг харах болно. Бурхан ярьдаг гэдгийг харах болно. Амен. Бидний Бурхан бол агуу хүчрхэг, түүнд химжээлшгүй бэлхэм тэр чадрууд байдаг юм аа. Амен. Тэр чадвараас бид нэр зуураад эзний алдрыг гэрэлтүүлэхэд өөрийн дотор болон чуулган, бүс, эс өөрийн амьдралдаар тэр химжээлшгүй бэлхэм чадлыг урьж авчраасаа гэж та бүхнээс хүсэж байна. Тэгээд энэ ондоо бид нар бас залбирлаа өөрчилсөн, үйл явцаа хардаг, Бурхан ярьдаг гэдгийг мэддэг, бас залбирлаа Бурханы зорилгыг төлөө үнэхээр өөрчилдөг, авцардаг гэдгийг мэддэг байгаасаа гэж хүсэж байна. Амен. Тэгээд бүгд хамтдаа эзэн Бурхантай талархаж залбирая. Агуу химжээлшгүй Бурхан минь тантай талархъя. Үйл явцаар ярьдаг Бурхан минь тантай талархъя. Үргэлж биднийг хайрлж, үргэлж биднийг урамшуулж, амар тайвныг өгдөг Бурхандаа талархаж байна эзэн. Энэ 26 оны турш гэсэн бидэнтэй хамт байж, үйл явцаар минь ярихад бидний анхаарал сэргийг байж, ариун сүнсээр илчилтийг авч, ариун сүнсэндээ дуулууртай байхыг та бидэнд зааж өгч байгаад баярлалаа. Энэ оны турш та үргэлж бидэнд заасаар байгаараа. Бид улам илүү таныг таньж мэдсээр баймаар байна эзэн. Та бидэнтэй хамт байж өгөөрэй гэж эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Амен. Бурхан алдаршиг.